За сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. За бизнес стратеги гэдэг бол сонголт биш, орчин тогтнох үндэс юм. Ихэнх бизнесүүд гүйлтэйг стратегийн өмнө тавьдаг. Тэд зав хаашаа явж байгааг мэдэхгүй хэрнээ бүх хүчээрээ сэлвэрдээд байдаг. Харин стратеги бол хаашаа сэлвэрдэхээ шийдэх, ямар давалгааг ашиглахаа тооцох, ямар ачааг хөлөг дээрээсээ хаяхаа шийдэх тухай юм байна. Хэрэг танд стратеги байхгүй бол та бусдын стратегийн нэг хэсэг болж хувирна гэсэн үг. Тэгэхээр бизнес бүрт бол цаг хугацаа, мөнгө, хүний нөөц бол хязгаарлагдвал байдаг. Стратеги гаргаснараа та бүх зүйлийг хийх гэж оролдохоо болж хамгийн үр дүн авчрах 20% ажилдаа 80%-ийнхаа нөөцийг зарцуулж эхэлнэ гэсэн үг. Тодорхой стратегтэй байхад бол өдөр тутмын жижиг сонголтууд хэлбэр болдог. Энэ боломжтой манай энэ жилийн зорилтод нийцэж байна уу гэсэн ганц асуултаар та маш их цаг алдахаас бол сэргийлж чаддаг гэсэн үг. За стратеги байхгүй үед бол борлуулалтын баг нэг зүйл рүү, за маркетингийн баг нь өөр нэг зүйл рүү жишээ нь зүтгэждэг ийм нийтлэг алдаа гараад байдаг. Харин нэгдсэн төлөвлөгөө нь бол байгууллагын бүх эсийг нэг зүгт нь харуулж чаддаг юм байна. Харин хүмүүс стратеги боловсруулахдаа яаж алддаг вэ гэхээр ер нь бол хамгийн ухаалаг захирлууд байсан ч гэсэн нийтлэг 3 алдаанд бол орчих гол байдаг. Эдгээр 3 алдааг нь хэлэх юм бол жишээ нь стратегийг хүсэл гэж андуурах гэдэг. Жишээлх юм бол энэ жил борлуулалтаа 50% өсгөнө гэдэг бол стратеги бол биш шүү дээ. Энэ бол зорилго чинь. Стратеги бол энэ 50% хэрхэн хүрэх вэ? Яаж буюу замын зураглал гаргамаа гэсэн үг. Яаж гэдэг асуултанд хариулж чадаагүй төлөвлөгөө бол зүгээр л цаасан дээрх мөрөөдөл болж хувирна шүү дээ. Мөн стратеги бол юг хийхгүй байх вэ гэдгийг шийдэх тухай юм байна. Бүхэн таалагдаж хичээсэн бизнес бол хинт ч хэрэггүй дундаж бүтээгдэхүүн гаргачих гээд байдаг. Хамгийн том алдаа бол зорилттой сегментээ хэтэрхий өргөнөөр тодорхойлох юм байна. За жилийн эхэнд бол нэг том зузаам төлөвлөгөө гаргаад тэрнийг шүүгээндээ хийчдэг зүйл бол стратеги биш. Зах зээл өөрчлөгдөж байхад төлөвлөгөөнд тэг заасан учраас гэж зүтгэх нь бол бас маш өндөр эрсдэлтэй байдаг. Тэгэхээр хэрхэн илүү амьд зөв стратеги гаргах вэ гэдэг дээр алхамаар хэлж өгье. За энд 4 алхам байна. Нэгдүгээрт болохоор юу хийхээ шийдгээс өмнө одоогийнхаа нөхцөл байдлыг үнэн зөвөөр харах ёстой. Тэгэхээр уламжлалт SWOT шинжилгээнээс татгалзаж илүү аюулыг боломж олгох сул талыг давуу талтай хослуулах матриц ашиглуул илүү үр дүнтэй. Нөгөө талаар хэрэглэгчийн санал хүсэлтийг бол анхаарах хэрэгтэй. Үүн дээр химэл оюуханаар үүсгэсэн дата гэхээсээ илүү бодит 10 хэрэглэгчтэй нүүр тулан уулзаж тэдний өвдөлтийг сонссон нь бас илүү дээр байгаа. Мөн зах зээлийн динамик буюу салбарын чинь хамгийн том 3 тоглогч яг юу руу хөрөнгө оруулж байна уу гэдгийг бас судалж шинжилсэн дээр байдаг. За тэгвэл 2 дугаар үе шат нь юу вэ гэж. За тэгвэл та хамгийн хямд байж чадах уу гэдэг нь бол бас илүү чухал. Танаа бүтээгдэхүүн хамгийн хямд байж чадах уу. Тэгэхээр зардал дээр тооцоолож үзнэ. 3 дахь нь болохоор та бусдаас яг ямар онцгой үн цэнийг өгөх вэ буюу ялгарл бас айгүй чухал байгаа. Энэ бол стратегийн 3 суурийн нэг. За 3 дахь суурь нь юу вэ гэхээр та маш нарийн жижиг зах зээл хаан байж чадах уу буюу нийч дээрээ төвлөрөх нь илүү чухал байгаа. Энэ үе шатыг хийсний дараа 3 дугаар үе шат буюу тактикийн төлөвлөгөөг хэрхэн гаргах вэ гэж байгаа. Тэгэхээр бизнес стратегийг тодорхой аргачлалын дагуу бол гаргасан дээр нэгт нь болохоор эхлээд 3 том зорилт тавиул илүү зөв. Жишээлх юм бол хэрэглэгчийн үнэнч байдлыг 30%-аар өсгөн гэх юм уу те. Ямар ч гэсэн 3 том зорилт тавиад үүнийг хэмжих 3-аас 4 тоон үзүүлэлт гаргасан нь хамаагүй үр дүнтэй байдаг. За ийм тактикийн төлөвлөгөө боловсруулах юм бол стратеги илүү зөв гарнаа. 4 дахь үе шат нь юу вэ гэхээр гүйцэтгэл болон хяналт дээр анхаарна гэсэн. Энэ маань стратеги бол 10% төлөвлөлт байгаа тохиолдолд 90% нь гүйцэтгэл байна гэсэн. Нэгсэндээ сар болгон стратегийн хяналтын хурал хийж зах зээлийг өөрчлөлтөнд тагсан зогсож байгаа хэсгээ бас шалгасан дээр. Ихгүй бол бас юу зах зээл өөрчлөгдөж байхад илүү хатуу төлөвлөгөөтэйгээ түүнээсээ гажихгүй гэд зүтгэж юм бол бас эрсдэл дагуулах боломжтой байдаг тийм үү. Харин өнөөгийн химэл оюун ухааны 90 үед таны стратегт заавал байх ёстой бас нэг 3 зүйлийг хэлье. Энэ нь хүн хоорондын холбоо гэж байгаа. Ягаад гэвэл альва юмс илүү автоматжих тусам хүний мэдрэмж, гар ажиллагаа, харилцаа илүү тансаг хэрэглээ болж хувирч байгааг бас мартах ёсгүй. Таны их стратеги хэрхэн хэрэглэгчтэй хүн шиг харилцах вэ гэдэг дээр анхаараарай. Хоёр дахь нь бол химэл оюун ухаан ажилтан халах хэрэгсэл биш. Харин ажилтнуудынхаа бүтээмжийг 10 дахин өсгөх хэрэгсэл гэж боддож стратегитэй тусгал илүү үр дүнтэй байх болно. 3 дахь нь тасан цогцох чадвар буюу төлөвлөгөөгөө нэг тийм хадаасаар хатсан юм шиг биш, харин илүү уян хатан байхаар бас боловсруулаарай гэж хэлэх байна.
Тэгэхээр стратеги гэдэг чинь бол нэг өдөр суугаа бичдэг бичиг баримт бол биш байна шүү дээ. Эндээс бид юг ойлгох вэ гэхээр энэ бол байнгын амьд үйл явц процесс юм байна гэж ойлгуул илүү үр дүнтэй. Үргэлж гаргаж ирж сар болгоныхаа хурал дээр 7 хоног болгон үйл явцыг хянаа явж явбал илүү дээр. Тэгэхээр таны бизнес хэрвээ хөлөн онгоц гэж үзэх юм бол стратеги бол луужин. Гэхдээ луужингүй хөлөг онгоц бол хичнээн сайн хөтөлбөртэй байгаад хол явахгүй шүү дээ. Тэгэхээр та стратегийнхаа хүрийг ашиглаж өөрийнхөө бизнесийн хамгийн том 3 өвдөлтийг тодорхойлж тэдгээрийг одоо шийдвэрлэх эхний алхмаа өнөөдрөөс эхлээд хийгээд үзээрэй. За тэгэхээр энэ видео таалагдсан бол лайк, коммент үлдээгээд манай сувгийг дагаарай. Мөн бидний одоо танд бүхэнд хүргэж байгаа онлайн сургалтыг сонирхож болно. Маркетингийн систем, борлуулалтын систем, за мөн анхаарал татах хүүхийг яаж бичих вэ, борлуулалтын яриа гэсэн сургалтууд байгаа. Доор description хэсгээр линк тавьсан тул та бүхэн сонирхоорой. Баярлалаа.